Манайхан галзуу кино сувгата тавтай мөрөл. За энэ удаа та нарт ярьж өгөхөөр сонгосон галзуу киноны тайлбар бол 2019 онд нээлттэй хийж байсан Stupor. Нилээн зугаатай үйл явдалтай галзуу кино болохоор яриад өгье гэж бодлоо. За тэгээд энэ киног та нарт ярьж өгөх боломж олгосон Quizlab-ийн хамт олондоо баярлалаа. Манайхан хамт олон найз нөхдөөрөө галзуу мэдрэмжийг мэдрэмээр байвал Quizlab-ыг зориорой. Ингээд дараагүй байгаа юмнуудаа дараад кино тайлбартаа хийдүүлээ орцгоё. За, Лос Анжелес хотын цагдаагийн газрын мөрдөгч Wick Manning хамтрагч Сара Моррисын хамтар нэг зочид буудалд ирээд хар тамхины 8 хийдэг томоохон бүлэглэлийн толгойлогч Око Тэжог гэгчийг барихаар бэлтгэж эхэлнэ. Тэд Око Тэжог хаана буусныг асууж сураглаад өөрсдийг энд ирснийг тэрэнд хэлэхгүй байхыг хүсдэг. Гэвч тэднийг явсны дараа reception цагдаа нар өөрийг нь сургалж ирсэн тухай Окод мэдэгддэг. Ингээд Окогийн залуус буу зэвсгээ бэлтчихсэн. Манай хоёр цагдаа гугтаж авна. Энийг гадралжуулсан Wick Сара хоёрч хариу гал нээж зочид буудлын өрөө дотор ширүүн тулаан болно. Ингээд Сара Окогийн цэргүүдтэй буудалцаж байх зур Око Wick руу гиндүүлэн дайрлаа. Гэтэл Око өөрөө шаггүй зодтолдог залуу болж таардаг. Тэр зодтолдох явцдаа Wick-ийн нүдний шилийг өшгөлж унагаасанд. Гэнтхэн манай Wick савхар хүн шиг л юу ч харж чадгаа болж байна. Манай цагдаагийн хараа найгуу муу юм санч. Ингээд хэдийгээр Око Wick-ээс хавьгүй жижиг биетэй боловч юм харж чадахгүй байсан Wick-ийг болгож тавина. Энэ үеэр Сара Окогийн залуустай буудалцсаар л. За тэгээд Сара Окогийн залуусыг аюулгүй болгоод Wick-д туслахаар ирсэнд Око буудлын цонхоор үсэрч Ямакази мэт байшингийн хан дамжин зөөгдчихнэ. Араас нь хөөж гүцэхгүйгээ мэдсэн Wick тэрний дээрээс сандал ширээ шидэж эхэлсэнд Око газар буухаас өмнө сандалд цахиулж нилээд өндрөөс унаад хэсэг зур босч чадахгүй хэвтдэг. Энэ үеэр Сара тэрнийг гүйцэж ирсэн ч Око мөчөөгөө гэлгүй босч ирээд дахиад зодолдож эхэллээ. Сарад туслахаар яарсан Wick дэлгүүрийн 3 давхраас доош үсэрсэн ч хитрхи өндрөөс үсэрсэн учраас хөл дээрээ босож чадсангүй. Wick Сара хоёртой зэрэг тулалдаа дийлэхгүй гэдгээ ойлгосон Око тэндээс зүгтааж гудамжинд гарч олон хүмүүс дунд ороод алга болчихдог. Гэвч хулгайчийг мөрдөх ариун туршлагатай Сара тэрнийг олны дундаас таниад барьж авсан боловч Око Сарагийн бууг нь булааж авах гэж ноцолдож байхдаа Сарагийн гидсэнд буудаж унагадаг. Буун дуунаар хүмүүс үмэлдэж эхлэхэд Око тэдний дунд орж уусан алга болсон бол Wick хамтрагчтай туслахаар яаран ирдэг. Гэвч бүх зүйл оройджээ. Сара хитэх цус алдсны улмаас эмчийн тусламж ирэхээс өмнө хөөрхий амьсгал хураачих. Тэр цагаас хойш 6 сар өнгөрчээ. Тэр хотод Стив гэгч нэгэн залуу спортын барааны дэлгүүрт ажилладаг байлаа. Тэр ажлын бус цагаараа Uber-т явж халтур хийдэг байж. Нэг өдөр Стив өөрийнхөө ажилладаг дэлгүүрийн эзний хүү Ричийг хүргэж өгөх ёстой болдог. Эцэг нь тэрэнд саяхнаас дэлгүүрээ хүлээлгэж өгсөн учраас одоо тэр дэлгүүрийн захирал болж. Дэлгүүрийн захирал болсон Ричи Стив үргэлж дооглон тохуурхна. Гэтэл Стив ажлынхаа хажуугаар Uber-т явдаг болохыг мэдээ тэрнийг Stupor гэж хочлох болсон байна. Энэ хочийг Стив үзэн яддаг байлаа. Мань Стив Uber-ийн оноог өндөр байлгах гэж байдгаараа л хичээдэгч. Тэр бүр санснаар нь болдоггүй байлаа. Гэсэн ч Стив Uber-ийн оноог 4 одноос дээш гаргах гэж чадах чинээгээрээ хичээсээр л. Энэ үеэр Wick Оког барьж хамтрагчийнхаа өшөөг авахар улайр нь зүтгэж байлаа. Гэвч Wick-ийн дарга Энжи тэр хэргийг өөр мөрдөгчөд шилжүүлж тэрнийг хараа мугасаа болоод албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж байгааг нь мэдэгддэг. Ингээд Wick-д нэг бол хараагаа сайжруулах, эсвэл ажлаасаа гарах гэсэн хоёр л сонголт үлдлээ. Стивгийн хувьд тэрээр дэлгүүрт худалдагчаар ажиллаж, босод цагаар нь Uber-д яваа зогсохгүй. Коллежийн найз Бекатайгаа хамтран спиний хичээл заадаг анги ажиллуулахаар төлөвлөж байж. Хэдийгээр мань Стив Бекаг нууцхан харж явдагч Бека сагсан бөмбөгийн од залуутай үерхдэг байлаа. Харин сонголтгүй болсон Wick аргагүй эрхэнд хараа тэглүүлэх мэс засалд орохоор болжээ. Иннээс болоод тэрээр хэсэг хугацаанд гам барих ёстой болж тусгай нүдний шил зүүх болсон байна. Эмчин тэрэнд ойрын 1-2 хоногтой юм муу харна шүү гэж онцгойлон сануулж. Тэр өдөр Wick охинтойгоо уулзаж өдрийн хоол хамт иднэ. Тэр үеэр охин нь Wick-д оройн уран бүтээлийн үзэсгэлэнгийнх нь нээлт болох гэж байгааг сануулдаг. Wick ч тэр чухал үйл явдлыг мартаагүй санаж байгаа гэж хэлнэ. Гэвч үнэн хэрэгтээ тэр тагмартчихсан. Тиймээс ч очиж тэр өдөр нь хараагаа тэглүүлэх хагалгаанд орчихсон нь тэр байлаа. Тэгэд Wick бараг юм харахгүй байсан ч орой заавал очиж үзэсгэлэнг нь үзнэ гэж охин даамллаа. Охин нь ч тэрнийг үзэсгэлэн дээр нь ирэхэд туслахын тулд гар утсанд нь Uber суулгаж өгдөг. Ингээд Wick гэртээ очиод амарч байтал гэнэт утсанд нь дуудлага ирлээ. Wick-ийн нууц мэдээлэгч Леон залгасан нь тэр байлаа.
Леон Викэд тэр өрөө ок их хэмжээний героин худалдаалах гэж байгаа тухай мэдээлсэнд Вик ч Леонтой уулзахаар яаран гарч явлаа. Вик машиндаа суугаад хөдөлсөн ч бараг юм харахгүй байсан учраас замын хажуугаар дайрч мод бут мөргөж явсаар эцэст нь засвартай замын нүх рүү машина унгаж орхино. Өөрөө машина жолоодох боломжгүй болсон Вик утсаа нүүрэндээ наам байж арай ихэн Uber-ээр такси дуудлаа. Гэтэл энэ удаад Вик тэр Стүү ирж таарна. Мань Стүүч яг өндөр оноо авах гэж хэд улаарсандаа болсон болоогүй маш их зүйлийг ам хуурайгүй ярьдаг. Энэ нь Вик таалагдахгүй. Гэсэн ч өөр аргагүй учраас твцээр явна. Гэтэл Вик Uber-аар такси дуудахдаа Uber pool үйлчилгээг сонгосон байж. Тиймээс Стүү зам зураа зогсож хоёр бүсгүйг авдаг. Энэ нь Викэд бас л таалагдаагүй учраас шууд нөгөө хоёрыг нь сүрдүүлээд болгочихно. Ингээд мань Стүүгийн 5 од авах нь талаар болдог. Тэд цааш явсаар Викийн зорьсон газарт буюу Леоны ажилдаг агуулгад ирцгэн. Гэвч Викийг дотгошоо орох үед Викийн мэдээлэгч Леоныг хэн нэгэн алчихсан байлаа. Энэ үеэр тэрний хүлээгээд машин дотроо сууж байсан Стүү рүү Бека халамцуу залгаад хамаг уур бухимдлаа гаргана. Учир нь Бекагийн найз залуугийн удснаас янз бүрийн бүсгүүчүүдийн нүцгэн зургнууд олдсон байж. Ингээд найз залуугаас салгаар шийдсэн Бека Стүүг боломжтой бол хурдан гэрт нь ирэхийг гуйлаа. Стүүч дотроо баярлж Викийг дараагийн газарт нь хүргэж өгчхөд даруухан Бекагийн очих болно гэж амладаг. Гэвч Викэд юу тохиолдоод байгааг Стүү төсөөлөхгүй. Нүдэнд бүрэлдэж юмсан харахгүй байсан Вик Леоны утсыг аваад явахдаа урсан цусан дээр нь гიშгэж гутлын мөрөө үлдээснээ өөрөө ч мэдэхгүй. За тэгээд Вик Леоны хамгийн сүүлд залгасан утас руу буюу Амбер гэгч рүү залгадаг. Тэгээд Леоны хоолойны өнгийг дуурайж яриад Амберийн хаягийг заалгаж аваад тийшээ явахаар болцгоно. Гэтэл тэр газар нь эрэгтэй тайжигчдын клуб байдаг. Ингээд хэдийгээр Стүү цааргалж байсан ч Вик юмсан харахгүй байсан учраас Стүүг дагуулад тийшээ орцгоно. Тэднийг Амбер дээр очтол тэр нь эмэгтэй биш харин эрэгтэй хүн байж таарлаа. Викийг яхаа мэдэхгүй зогсож байтал нэг эмэгтэй хурж ирээд тэнд байсан залуусыг түргэн хоол идэж хэмжээгүй их таргалж байна гэж толгой төрүүгүү загнаж эхэлнэ. Вик ч тэр эмэгтэйгээс Леоны талаар асууна. Тэр эмэгтэй Виктэй нэлээд ярилцсны эцэст хар тамхины 8-тай гүн холбоо бүхий хүн болох Эмо Кортез гэдэг хүний нэрийг хэлж өгдөг. Энэ зур Стүү тэнд байсан тайчигч залуустай Бекагийн талаар ярилцж байлаа. Стүү Бекад чин сэтгэлээсээ хайртай боловч Бека тэрнийг жирийн найз шигэ үздэг байна. Гэтэл тэр орой гэрт нь ирж хонохыг Бека гуйсан учраас яах ёстойгоо Стүү мэдэхгүй байдаг. Тэрнийг тайчигч залуу Феликст энэ тухайга ярихад цаадах нь Стүүд ичиж завлгүй бүх мэдрэмжээ Бекад элен далангүй хэлхийг зөвлөдөг. Гэтэл энэ үеэр ганцаараа вино уусаар нилээд цогтсон Бека Стүү рүү залгаж ирж байгаа эсхийг асууж хурдлахыг шаардж эхэлнэ. Тиймээс тэндээс гарсан даруйдаа Стүү Бека руу явахыг оролдлоо. Гэвч хэрэгээ мөрдөж дуусаагүй Вик Стүүг явуулсангүй. Харин тэр Эми Кортез гэгчийг барихын тулд өөр нэг газар руу явах ёстой гэж хэлнэ. Мань Стүү хамт явахаас татгалзахыг хүссэн ч Вик айлгаж сүрдүүлсэн учраас Стүү арга буюу хамт явлаа. Ингээд тэдний хөдөлсөний дараа нөгөө эмэгтэй хэн нэгэн л утсаар яриад Викийн талаар мэдээлэл дамжуулдаг. Энэ үеэр Стүүг хитрхи сул дорой байна гэж үзсэн Вик өөрийнх нь эцэг согтуудаа тэрнийг хэрхэн эзгүүцүүлд орхиж байсан тухай түүх ярьж өгдөг. 14 хүн настайдаа эзгүүцүүлд хаягдсан тэр өдөр би жинхэнэ эрх хүн болсон юм да гэж Вик хуучилж явлаа. Харин эсэргээрээ Стүү Бека дээр одоо очивол жинхэнэ эрх хүн болох гээд байгаа тухайга уучралж явлаа. Ингээд тэд хотын захын нэгэн дүүрэгт ирсэнд Вик нэг байшин руу тайран орж буу гаргаад тэнд байсан залуусаас хэн нь Эмо Кортез болохыг асуудаг. Гэвч цаадуул нь Викэд Эмог барьж өгсөнгүй. Харин ч нохоогоо Вик руу туулгах гэж оролдоно. Гэтэл өнөөх нохоо нь тэнд байсан хар тамхиг долоочсон учраас хүн рүү дайрах сөхөөгүй байлаа. Нохоо тойртой Вик энийг хараад уурлаж тэнд байсан нэг залууг барьж аваад ам руу нуудтай хар тамхи чихэж эхлэхэд нөгөөдүүл нь жайж Эмо Кортез гэгчийг бошуухан шиг зааж өгцгөн. За тэгээд Вик Эмог гавлж Стүүгийн машинд суулгаад Эмод Стүүг өөрийнхөө хамтрагч гэж танилцууллаа. Тэгээд Эмог машинд үлдээгээд өөр тийшээ явах гэтэл гавтаа гэмт хэрэгтэнтэй хамт үлдэхээс үхтлээ айсан Стүү бушуухан гарч ирээд Эмотой хамт үлдэж чадахгүй гэж зүтгэдэг. Вик Стүүд өөрийг нь Uber pool-ээр дуудсан учраас хойноо нэмэлт хүн авч явж болно гэж амийг нь таглаад тэрнийг зоригжуулах гэж оролдоод аргаа барсандаа гар буугаа өгöd цагдаа шиг царайлдаад сууж бай гэж зөвлөнө. Гэвч тэдний гадаад байдлаас Эмо Стүүг цагдаа биш гэдгийг мэдчихнэ. Тиймээс Викийг тэндээс явсан даруйд Эмо Стүүгийн машины арын цонхыг нь хаг өшөглөөд тэндээс зугтах гэж оролддог. Сандарсан Стүү тэрнийг зогсоох гэж оролдож байхдаа гал алдаж хөл рүү нь буудаж орхино.
Буун дугаар яран гарч ирсэн Вик Стюг тайвшруулад Эмогоос хар тамхины 8 хизээ хаана болохыг асуухад цаадах нь өнөө өрөө болно гэж хэлсэн ч хаана болохыг нь хэлж амжилгүй ухаан алдаж орхидог. Ингээд мань хоёр Эмог гэмт хэрэгтнүүдийн шархыг нууцаар төлбөртөө эмчилж өгдөг нэгэн эмчтэр очоод Эмог сэргээхэр боллоо. Тэгээд тэрнийг сэргсэн даруйд Вик хүч хэрэглэн байцааж эхэлдэг. Гэвч Эмог үрээсээр гэтэл хүч хэрэглэхийг үзэн яддаг Стю энэ үеэр нэгэн мэрэгэн арга сэтлээ. Тэрээр Эмогийн утас руу нэвтрээд сошиал хаягаар нь арсны өнгөөр ялгуурлан гадуурхсан утгатай юм бичнэ гэж Эмог сүрдүүлдэг. Энийг сонссон Эмо бушуухан шиг л үннээ хэлдэг. Хар тамхины 8 тэр өдрийн шүн дунд агуулгын гадаа талбайд болох ёстой байж. Аим шиг адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал самбаа шаардсан нөхцөл галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest Lab. Энэ үеэр жаахан зориг орсон Стю Викэд цаашид тэрнтэй хамт явахгүй гэж хэлээд гарч явсан ч хар тамхины мапын залуусад барьцаалагдаад эргээд ороод ирнэ. Викч Эмод буу тулгаж барьцаалдаг. Ингээд тэд барьцааны хүмүүсээ солилцохоор тохирсон ч тэд өөрсдийг нь амьд үлдээхгүй гэдгийг мэдэж байсан Вик Стюг сольж авсан даруйда тэдэн лөө буудаж ширүүн буудалцаан эхэлдэг. Энэ буудалцаан дунд Эмод тэнсэн суманд оногдож амиа алдлаа. Вик юмсан харахгүй учраас онож буудаж чадахгүй л байдаг. Тиймээс Стю Вик хоёр тэр өрөөний гэрлийг хагалж угаад харанхуйд буудалцж эхлэхэд энэ нь Викэд давуу тал болж нөгөө гурвыг бүгдийг нь буудаж унаглаа. Харин ухаанаа алдтал хайсан Стю үгсэн хүн хараад шууд л бөөлжнө. Вик Стюг тайвшруулад тэдний нэгийнх нь утсаар Око руу тэд үгсэн гэж бичгийг хүслээ. Гэтэл тэр мессеж нь Викийн дарга Энжигийн утсанд ирж гинэ. Энжигийн хувьд тэр айл хэдийн Викийн охины гаргасан уран бүтээлийн үндсэглэн дээр ирсэн байлаа. Стю Вик хоёр дээр ирсэн дээрэмчид өнөө өрөө болох Викийн охины үндсэглэнгийн талаар ярьж Викийг сөрдүүлэхийг оролдож байсныг сонссон манай хоёр тэндээс гараад шууд л Викийн охины үндсэглэн дээр ирцгэн. Вик гаднаа бүх зүйл хэвийн байгаа мэд дүр эсгээд үндсэглэн үзэж сонирхож байгаа дүр үзүүлэх гэж хичээсэн ч хараан муу учраас тэнд байгаа бүтээлүүдийг ерөөсөө сайн харж чадахгүй байлаа. Ингээд Викийг охиныхоо үндсэглэнг үзэж сонирхож байх зур Стю Викийн охинтой ойр зурм ярина. Тэрээр Стюгээс өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар нь асуухад Стю хариуд нь аавд нь хэрхэн барьцаалагдж тайчигч ирчүүдийн клубд очиж хар тамхины 8 буудаж өөрлөө нь буудсан хүмүүс рүү савтаа нохооны хоол шидсэн тухай. Тэгээд дараа нь тэд нар бүгдээрээ үгсэн тухай ярьж өглөө. Дараа нь Вик охинтойгоо уулзаад тэрэнд гар бөөгч сэрэмжтэй байхыг сануулад гэрийнхэн түлхүүрийг асууж өнөөдөр өөр газарт очиж хонохыг зөвлөлөө. Гэтэл охин нь энэ бүхнээс айхын оронд харин ч аавдаа гомддог. Тэр аавыгаа бүх амьдралынхын туршид үргэлж ажлаа энэ тэргуунд тавьж ирснийг нь сануулад өнөө өрөө энд ирсэн нь ч зөвхөн ажлынхаа төлөө байсан гэж буруутгана. Хэдийгээр Вик тийм биш гэдгийг охиндоо итгүүлэх гэж оролдсон ч цаадах нь халгаахгүй хөрх. Ингээд тэндээс гарч явах зураа Вик үцэглэнгийн хажуугийн дэлгүүрийн цонхыг чулуугаар хаг захиж орхино. Ингэвэл цагдаа нар хурж ирээд тэр хавь илүү аюулгүй болно гэж Вик Стюд тайлбарладаг. За тэгээд тэд шууд Стюгийн ажилдаг спорт барааны дэлгүүр рүү явцгаана. Тэд тэнд сэмхээ нэвтэрж ороод ангийн буу сум болон бас бус хэрэгтэй зүйлсээ аваад гарах гэж байлаа. Энэ үеэр Стюгийн утсанд дуудлага ирнэ. Бека Стюг хүлээсээрээ залгсан байлаа. Гол нь тэрний найз залуу Бека руу утастаж уучлал гуйсан учраас Бека тэрнийг уучлах хэсгээ шийдэж чадахгүй байгаагаа Стюд хэлдэг. Иннээс болоод Стю яахаа мэдхэ боллоо. Яриаг нь хөндлөнгөөс сонссон Вик Стюгийн байгаа байдлыг шүүмжилсэнд тэр гинэт дэлбэртлээ уурлж Викийг том булчингийнхаа цаана сэтгэл хөдлөлөө нуусан тэнийг охиндоо сайн эзэх нь байж чаддаггүй гэж буруутгадаг. Хариуд нь Вик ч мөчөөгөө өгсөнгүй. Стюг шалчгансан амтан гэж загнаад Uber дээр тиг од өгнө гэж сөрдүүлдэг. Эрэнд нь ууралсан Стю гольфын цохор бариад Вик руу дайрснаар тэр хоёр дэлгүүр дотор зодолдож эхэлцгээв. Тэд бейсболын цохор, ундаг, дугуй, бөмбөг таарсан бүхнээрээ бие биенээ цогцгоно. Хэдийгээр Вик Стюгээс хавгүй илүү тулаанч боловч юм сайн харж чадахгүй учраас тэдний хүч яг тэнцэж байлаа. За тэгээд эцэст нь тэр хоёр хоёулаа ямар ч тэнхэлгүй болоод газарт унцгаадаг. Гэтэл энэ үеэр дэлгүүрийн эзний хүү Рич тэнд хурж ирээд тэдэн лөө хавчаахаа чиглүүлж байгаад хөдлөх юм бол харвна гэж санууллаа. Гэвч тэнд хэвтэж байсан Стюг хараад Ричигийн инээд нь хурж тэрнийг бас л Стюбер гэж давхурхдаг. Тэгсэн Вик босч ирээд Стюг өмөрсөнд Стюж зориг орж Ричид хэлье гэж бодож байсан бүхнээ хэлчихэд энэ ажлаас гарлаа гэд явж одно.
Ингээд манай хоёрыг явахын өмнөхөн Ричи гэнэт Стюг мэдхий яваач гэж хуйлаа. Учир нь чи миний цорын ганц найз гэж хэлнэ. Энэ үг миний Стюг гайхшруулдаг. Тэгээд Стюг Ричитэй сэтгэлээнэн ярилцах гэсэн боловч Вик ярж байсан учраас Стюг дагуулад цааш явдаг. За ингээд хар тамхины 8 болох гэж байгаа газар руу явах замдаа Стюг Виктэй ярилцаж нэмэлт хүч дуудах нь ичмэр зүйл биш гэж ятгана. Тиймээс Вик ч зөөлөрч нэмэлт хүч дуудахаар өөрийнх нь шууд удирдлага болох Энжи рүү залгалаа. Гэтэл Энжи айл хідэн Викийг хайж эхэлсэн байж тэр Викийг хайж өдөр Викийн уулзсан эмчтэр очисон байна. Ингээд тэрнийг хар тамхины 8 болох газар руу очиж байгааг мэдсэн Энжи нөгөө эмчийг буудаж орхиод шууд тийшээ хөдөлдөг. 8 болох газарт ирсэн даруйда Вик Стюг буцаж явахыг зөвлөлөө. Учир нь тусгай хүчнийхэн удахгүй ирнэ гэдэгт тэр итгэлтэй байлаа. Ингээд буцаж машиндаа суусан Стюг Бека руу залгаад сэтгэлдээ байсан бүхнээ хэлдэг. Спинийн сургалтын төв байгуулах нь Стюгийн биш, Бекагийн мөрөөдөл гэдгийг хэлээд хэдийгээр Бекад чин сэтгэлээсээ хайртай боловч Бека өөрийг нь тоодгүй учраас харилцаагаа хийнэх хүргээд зогсоё гэж хэлнэ. Бека тэрэнд сайн найзууд байхыг санал болгосон ч Стюг татгалзаж "Мэдхий над руу залгаарай. Хэрэг болвол би өөрөө чам руу залгана" гэж хэлдэг. Гэтэл Стюгийн хажуугаар нэг цагдаагийн машин зөрж өнгөрлөө. Викийн байгаа газар руу тусгай хүчнийхэн биш. Цагдаагийн ганцхан машин очиж байгааг ойлгосон Стюг ямар нэг зүйл буруу байгааг мэдэрлээ. Энэ үеэр Энжи Виктер хурч ирээд өнгөрсөн хугацаанд Окотой хамтарч бүх бохир ажлуудыг хийсэн гэдгээ хэлдэг. Бас Леоны амиа алдсан газарт Викийн гутлын мөр үлдсэн учраас Леоныг алсан хэргийг Виктер тохох болно гэдгээ ч хэлдэг. Тэгээд тэр Викийг буудаж унгаад яг зүйл дуусгах гэж байтал Стюг хар хурдаараа давхиж ирээд Энжиг нистэл мөргөж орхино. Тэгээд Стюг Викийг машиндаа суулгаад зогтсонд мафийнхан ч тэдний хойноос мөшгөж эхэлцгэн. Удалгүй Вик сэргэж хойноос нь хөөж байгаа машин руу буудаж эхэллээ. Энэ үеэр Викийн хараа аажмар сэргэж хэвэн болж байлаа. Тэд хамтдаа өөрсдийг нь хөөж явсан нэг машиныг буудаж дэлбэлээд урамтай давхиж явсан ч гэнэт цахилгаан машины цахилгаан нь дуусаж явж байсан газараа нам зогслоо. Гэтэл тэднийг машинаасаа бууж амжихаас өмнө Око машинтайгаа ирээд тэдний араас хүчтэй мөрөгдөг. Машин нь хажуугаараа унаж хэд иргсэн ч азуулахад манай хоёр 9 минут үлджээ. Тэгээд тэд машинаасаа буугаад зэрэгэлдэхнийхэн халуун ногоотой соусны үйлдвэр рүү зогтон орцголоо. Око ч араас нь мөшгөн орж ирв. Тэгээд Око манай хоёр рүү зогсоо зайгүй буудаж эхэлсэнд нэг халуун соус дамжуулах хоолой задраад хараа новоо гайгүй болж үлсэн Викийн өдрөө цацарч дахиад юм харах аргагүй боллоо хөрхий. Буун дугаар үйлдвэрийн ажилтнууд сандралтанд зогтоход манай хоёр ч дунд нь ороод машины зогсоол дээр байсан нэг машин дотор ороод хамтдаа нуугдацгаалаа. Тэгээд Стюг тэр газар руу Uber-ээр хэд хэдэн такси нэгэн зэрэг дууддаг. Ингүүл тэдний цагдаагийн нэмэлт хүч гэж бодоод Око зогтоно гэж Стюг тооцоолж. Гэвч мань Викэд өөр төлөвлөгөө байлаа. Тиймээс Вик тэр машиныг асаагаад зогсоолоос гадагш гарсан ч юм сайн харахгүй байсан учраас ирчээрээ юм мөргөөд дахиад л нам зогсож байна. Машинд байсан бүгд тал тийшээ таран зогтоход манай хоёр ч тэдэнтэй хамт зогтох гэж оролдлоо. Гэвч Око тэднийг гүйцэж ирээд буудахыг завдна. Энэ үеэр манай хоёр цаг хожих гэж янз бүрээр л оролдож эхэлцгээв. Тэр бүхэн савтай халуун ногоотой соус хүртэл шидэж үзнэ. Гэтэл тэдний аз болоход Uber-ээр дуудагдж ирсэн баахан таксинууд хүрээд ирдэг. Тэднийг цагдаа гэж бодсон Око сандарч бушуухан шиг зогтох гэсэн боловч нэг жолооч гайтай юм шиг гарч ирээд хинэн ийм олон Uber дуудсныг асууж бүх төлөвлөгөөг нурааж орхино. Тэгээд Uber-ийн жолооч нар хууралцгаач бүгд ирсэн шигээ хурдхан яваад өгцгөн. За ингээд тэр гурав эргээд гурвуулахна үлдэнэ. Гэтэл түрүүн Стюгийн шидсэн соус ханцуурун цацагдсан байсныг анзаараагүй Око ханцуугаараа нүдэ арчиж хэсэг зуурт юм харж чадахгүй болдог. Энийг анзаарсан Викч тэрнлүү дайран орлоо. Тэр хоёрыг зодолдох зур Стюг Окогийн гар бүг авсан ч хүн буудах зүрх зориг хүрэхгүй байдаг. Гэвч Вик нүдэн дээр нь зодуулж эхэлсэн учраас Стюг зоргоо чангалж Оког бууддаг. Гэтэл ядж байхад нөгөө буун сумгүй гэж таардаг. Арга барсан Стюг бууга Око руу шидсэнд цаадах нь харин ч бууг нь барьж байгаад нөгөө буугаар нь Викийг ухаан алдтал зохиод Стюг ч бас унтлан цохиж орхино. Үнэхээр Окогийн чадварыг дутуу үнэлж болохооргүй байлаа. За тэгээд яг хуу манай хоёр амиа алдах нь бараг л тодорхой болоод байтал яг энэ үеэр Uber-ийн аппликейшнээр аавынхаа яваа газрыг хянж байсан Викийн охин тэнд амжиж хурж ирээд аавынхаа өгсөн буугаар хий буудаж Оког зогсоодог. Гэхдээ тэр ч бас Оког шууд буудаж зүрхлэхгүй. Энийг ойлгосон Око Викийг урдаа бамбай болгож охин руу нойртоод гиндүүлэн дайрч бууг нь булааж авна. Тэгэд нөхөр охиныг нь буудсан боловч Стюг энэ үеэр амжиж урдуур нь үсэрч өмнөөс нь буудуулдаг.
Wake бүх хүчээ шавхан Окоруу дайрч багалзуурдан аваад алах шахна. Азуулахад цагдаа нар амжиж ирээд тэрнийг зогсоож Оког баривчлаад авч явдаг. За ингээд бүх зүйл дууссан хойно Стюгийн машин дэлбэрч Стю машинчгүй ажилчгүй хоцорлоо. Маргааш нь Стюг имлэгт сэрэхэд Викинг охин тэрэнд аавынх нь амийг аварсанд талархлаа илэрхийлдэг. Гэтэл эмчнэр Стюд утсыг нь өгөхөд Викинг Uber-ийн төлбөр нь $5,000 гаруй болсон байлаа. Хэдийгээр Вик тэр мөнгийг нь төлөх боломжгүй ч Стюд 5 од өгдөг. Ингэж нэг юм Стю анх удаага 5 од авч үзлээ. Вик жохных нь амийг аварсны төлөө тэрэнд талархаж чин сэтгэлээсээ тэвэрнэ. Тэр цагаас хойш хэдэн сар өнгөрч Крисмас баяр болжээ. Бека Спиний сургалтын төвөө байгуулж амжилттай ажиллаж байсан бол Стю хөрөн оруулагчийн хуваар багагүй ашиг хүртэж. Харин мань Вик нэг хэдэд хоолны газарт оройн хоолоо идчихээд баяр тэмдэглэхээр охиныхоо гэрт ирэхэд Стю тэнд байж байх нь тэр. Учир нь Стю Викинг охинтой үерхдэг болсон байж. Энийг мэдсэн Вик нилээд цочирдсан ч баяр тэмдэглэхээр охиныхоо гэрт орсноор кино маань конец фильма. Зайн түрээд энэхүү галзуу 100-аатай киноны тайлбар маань дуусч байна. Та нарыг огтхон чуйдагаагүй кино тайлбар маань таалагдсан гэж найдаа. Энэхүү галзуу киног ярих боломж олгосон Quiz Lab-ийн хамт олондоо баярлалаа. Манайхан хамт олон найз нөхдөөрөө галзуу мэдрэмжийг боддоор мэдэрмээр байвал Quiz Lab-ыг зориорой. Description хэсгээс Instagram, Facebook руу ороод манайхан сонирхцгаана үз. За тэгээд ардгуудаа дараад мань хэдийгээ дэмжиж байдагт баярлалаа. Ингээд дараагийн галзуу киноны тайлбараар хэдүүлээ эргээд уулзцгаая. Бүгдээрэнд нь амжилт.